Монгол Улсын ерхий сайд Занданчтар амар байна уу 2026 үзэсгэлэн худалдаагаар зочилж эх оронч худалдан авалт хийхийг нийслэлчүүдэд хурааллаа. 4 дахь жилдээ зохион байгуулж байгаа үзэсгэлэнд 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн үндэсний үйлдвэрлэлд эрхлэгч 1000 гаруй иргэн аж ахуй нэгж 55 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Амар байна үзэсгэлэн худалдаа үргэлжлэх 1 сарын хугацаанд үндэсний үйлдвэрлэгчид талбайн түрээс төлөхгүй учраас үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа гэж нийслэлийн удирдлагууд танилцуулсан. Мөн ерхий сайдаас өгсөн махны үнийг докторжуулах чиглэлийн дагуу нийслэлийн 9 дүүрэгтээ шинэ махны өргөдөгсөн худалдаа зохион байгуулж байна. Үхрийн мах килограмм нь 15 мянга, хоньны мах килограмм нь 13 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа тул эрэлт ихтэй байна. Үндэсний үйлдвэрлэл гэдэг маань зөвхөн бүтээгдэхүүний тухай асуудал биш юм. Энэний цаана Монгол хүний ур ухаан хичээл зүтгэлээс гадна ажлын байр, эдийн засаг, үн ханш бүх эдийн засгийн агуулга нуугдж яадаг. Үндэсний үйлдвэрлэл хэмжээ гэдэг нь бол аливаа улс орны хамгийн гол бодлого байдаг. Ийм ч учраас засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдэд тууштай дэмжих татвар зээл эдийн засгийн бодлогыг төлөвлөж хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж ажиллаж эхэлж байна. Энэний яруу тод илэрлэл нь 56 үйлдвэр хүнсний үйлдвэр шинээр ашиглалтанд орсон явдал юм. Жилээс жилд ингэж улсаас дамнаж хальж гарч зохион байгуулалтын өрөөд өргөж байна. Ийм ч учраас манай энэ үндэсний үйлдвэрлэгчдийн маань өрсөлдөх чадвар болон сайжрах ёстой. Ямар ч төмөр хадаас ороагүй нугас үгнүүд бодоор ирсэн байна. Тэгээд цагаан сарын үзэсгэлэн удаан зориулж зөвхөн цагаан сар зориулсан бүтээгдэхүүн байсан. Манайх бол ер нь бол айгүй олон төрлийн бүтээгдэхүүн байдаг байхгүй. Одоо энэ чинь Оросын Германы язгаарт байдаг ССК гэж үйлдвэрийн захиалгаар байсан. Энэ өөрөө ямар үнэтэй вэ? Энэ чинь 35 мянга. Эмэгтэй дээл одоо миний өмссөн байна. Орлуулдаг дайчгүй. Орлуулдаг дайчгүй байна уу? Тий. Арай шинэлэг инновац хийсэн байна. Баяр хүргэе. За баярлалаа. Шинэлэг болохоор манайх энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тус тийм гээд холбоо байгаа маа. Нодны бол бид нар одоо бас 3 лангуун дээр 17 хүний бүрэлдэхүүнээр ингээ гарсан. 50 сая төгрөгийн орлого олсон. Одоо энэ жил одоо бид нар бас ингээд 6 лангуу бид нар төгссөн 27 үйлдвэрлэл эрхлэгчд маань ингээд ажиллаж байгаа. Амар оны үзэсгэлэн 4 дахь жилдээ орж байгаа. 4 дахь жилдээ бүтэн сарын хугацаанд ямар ч түрээс авахгүй талбай дээр 4 дахь жилдээ оролцож ирэх гэсэн үг шүү дээ. За энэ маань болохоор маш том боломжийг олгож байгаа гэсэн үг. Мэдээж гадуур хэрэг бид нар ингээд үзэл болонд оролцвол 7-8 сая төгрөгтэй байсан. Бид нар мэдээж үнэгүй талбай дээр зогсож байгаа учраас бүтээгдэхүүнээр маш уян байх хэрэгтэй. Худалдаа авах чадварт ийм одоо дарамт учруулж байгаа тохиолдолд тодорхой зорилтод бүлэгт энэ хямдар үнэтэй буюу 13-аас 15 мянган төгрөгийн үнэтэй махыг худалдан борлуулах 5 мянган тоног бэлдсэн байна. Чөтгөрийн байдлаар юуны дэнжимийн худалдааны төв дээр бөөний үнээр шинэ хоньны мах, ийм гулуустай хоньны мах 18 мянган төгрөгтэй ирж зарагдж байгаа. Тэгээд тэн дээр дэнжимийнхаа 20 хэдэн мянга одоо лангуу дээр аваад нэмэн өтгөө шингээгээд зарж байгаа. Цагаан сарын өмнө ерхий сайдаас өгсөн үүрэг даалгавар бол ахмад наснуудад одоо юм худалдаж авахд одоо төлбөрийн чадварыг бууруулахгүй тулд ийм махыг эрт гаргах гээд энэ жил анх удаага 2 сарын 2-ны өдрөөс эхлээд ийм өргөдөгсөн худалдаа зохион байгуулж байгаа. Жижиглэнгийн худалдаа бол 1 сарын 20-ноос ингээд зохион байгуулаад явж байгаа. Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөдөгсөн худалдааг 5 байршилд зохион байгуулж эхэлсэн. Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан 7 байршилд болгож нэмэгдүүлжээ. Нөөцийн махны өргөдөгсөн худалдаа энэ сарын 15-ны хүртэл үргэлжилнэ. Хаамул дүүрэг Их найд плаза гадна талбай, Чингэлтэй дүүрэг тусгаар тогтнолын талбай, Баян зүрх дүүрэг Жуукын талбайн хойно байрлах Хөл мөмбөгийн талбай, Сонгой архан дүүрэг Даргоон төвийн талбай, Баянгол дүүрэг Байгаль их цогцлбор, Сүхбаатар дүүрэг Асаа цэргийн гадна талбай, Миний дэлгүүр сүлжээ дэлгүүрийн гадна талбай гэсэн 7 байршилд өргөдөгсөн худалдаа болж байна. Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг 385 цэгээр жижиглэнгээр мөн худалдааж байгаамаа.